Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачааг хариулсан өдөр. Тэгэхээр та ямар ч шашинтай бай, шашингүйч бай. Өнөөдөр дэлхий гариг дээр минь ээжийнхээ ачааг санаж байгаа хэдэн сая хүнтэй хамт ээжийнхээ ачааг санаарай гэж би хэлмээр байна. Миний хувьд гэвэл би өнөөдөр нэг өдрийн тэтгэн ариусгах сахил авсан. Тэгэхээр өнөөдөр би ядаж ганц өдөр дэми юм бодлого, болчимгүй үг ярилгүй, өөрт болон бусдад хор хөргөлгүйгээр баг боловч буян хураагаад тэр буянаа ээждээ зориулъя гэж ингээ хичээд сууж байгаа. Тэгэхээр ээжийн минь надад өгсөн зүйлсийг хэрвээ ингээ чагсаагаад бичих юм бол асар их юм болно. За бүр тэр зүйлс байхгүй байгаад ээжийн минь надад өгсөн зүйл цорын ганц зүйл амьдрал байсан ч гэсэн тэр нь ээжийн ачийг санахад хангалттай. Ээж минь надад амьдрал өгсөн. Ээж минь намайг амьд үлдээсэн. Зөндөө олон хүн амьд үлдэж чадахгүй байгаа. Ээж нь тэднийг хэвлээд олсныхаа дараа үгүй хийж байгаа. Миний ээж намайг амьд үлдээсэн. Тэгээд ээж минь намайг төрүүлснийхээ дараа өдөр бүр цаг тутамд миний амийг аварж исэн. Хичнээн ч удаа аварснаа ээж минь өөрөө ч мэдэхгүй. Би ч мэдэхгүй. Намайг өлсөж сангах, юмнаас унах, гэмтэх, бэртэх гэх мэт янз бүрийн зүйлээр амь насаа алдахаас ээж минь намайг аварж исэн. Тэгээд бид нар ингээд эргээд бодоход ээжтэй айгүйх гомддог. Бараг Бурхан багш өөрөө ээж минь байсан ч бид нар гомдох ямар нэгэн шалтгааныг олох л байсан. Яагаад гэвэл ээж минь бидний хувьд бүх юм байсан. Тэгэхээр бид нар болохгүй бүх юмд ээжигээ буруутгадаг. Бүх юмны бурууг ээж минь үүрдэг байсан. Одоо ингээд бид нар эргээд бодоход ээж минь зүгээр л жирийн хүн, Бурхан биш. Махан биетэй цусан зүрхтэй хүн. Ээж минь зөндөө алдсан. Бид нар түнээс ч их алдсан. Тэгэхээр өнөөдөр бидний хийгээд байгаа зүйл одоо миний лекцний цаад утга учир нь гэвэл бид нар ээжигээ харах энэ харцаа өөрчлөх, хандлагаа өөрчлөх тухай, ээжийнхээ жинхэнэ ачийг үргэлж санаж авах тухай. Яагаад гэвэл бид нар ээжигээ муу болохоор гомддог биш. Бидний харц буруу болохоор ээжтэй гомдоод исэн. Тэгэхээр ээж минь надад өгсөн тэр амьдралын чинээ зүйлийг би хизээж ээжтэй өгч чадахгүй. Тэрийг би харин үр хүүхдүүдтэй өгч байгаа. Би ээжийнхээ ачийг хүүхдүүдтэй хариулж байгаа. Ээжийнхээ ачийг би бусад хүмүүст, бусад ээжүүдэд хариулж байгаа. Би урд хойд төрөл байдаг гэдэгт итгэдэг. Би үхээд миний бүх зүйл дуусчихгүй гэж би боддог. Би бас өөрийгөө зөвхөн аав ээжийн үр хүүхэд болж мэндэлсэн энэ наснандаа л эхэлсэн гэж би боддгоо. Би урд нь зөндөө удаа төрж исэн. Тэгэхээр зэрэг өнөөдөр надтай учирж байгаа миний лекцэнд ирж байгаа ээжүүд бас урд нь миний ээжүүд байсан баха гэж би боддог. За бүр урд хойд төрөлд итгэхгүй бай гэж бодъё л доо. Тэгсэн ч гэсэн өнөөдөр миний лекцэнд ирж байгаа миний лекцний бичлэгүүдийг сонсож байгаа энэ эмэгтэйчүүд 20 эдтэй залуу бүсгүүчүүд зарим одоо 16-аас 18 насны хідэн охтууд бас ирж исэн. Энэ эмэгтэйчүүд ирээдүйд миний ачийн ээж болж болно. Миний ач зээгийн хадам ээж болж болно. Өнөөдөр миний лекцэнд ирж байгаа миний насны хүмүүс магадгүй миний үр хүүхдүүдийн хадам ээж байж болно. Бидний үр хүүхдүүд шүтэн барилгатай байж болно. Бидний холбоог ирээдүйд төрөх хэн нэгэн хүн ингээд биеэрээ гагнаж, амь насаараа гагнаж бас болно. Тэгэхээр би энд ирж байгаа бүх эмэгтэйчүүдийг миний ээжтэй адилхан гэж боддог. Тэгээд энэ ээжүүд надад ингээд ээжийнхээ ачийг хариулах боломжийг өгч байгаа. Миний лекцэнд ирээд баярлалаа гэд надад захиа бичиж байгаа. Миний лекцний бичлэгийг сонсоод өөрийгөө хайрлж эхэлж байгаа. Энэ тайвширлыг олж байгаадаа надад баярлалаа гэж хэлж байгаа хүмүүст би үнэхээр их талархдаг. Яагаад гэвэл энэ хүмүүс надад буян хийх боломжийг өгч байгаа. Хэрвээ миний лекц миний хийж байгаа юм хинт ч хэрэггүйсэн бол би яаж буян хийж ээжийнхээ ачийг хариулах вүлээ? Тэгэхээр би та бүхэндээ хязгааргүй их баярлалаа. Та бүхний олж байгаа тэр тайвшрал, тэр ухаарал, өөрийгөө хайрлж эхэлсэн тэр хайрын төлөө би та бүхэндээ хязгааргүй их баярлалаа. Тэгээд өнөөдөр бүгдээрээ ээжийнхээ ачийг санаж бусад хүмүүст, хүн бүрт
эрэгтэй эмэгтэй ялгаагүй хүн бүрт буян хийгэрээ гэж хэлмээр байна. Энэ тэгээд Янжинлхан бурхан би 2 жилийн өмнө бас яг ихийн ачиг хариулах өдөр ээжтэй зариулаад уулна. Ээжийнхээ дүртэй их адилхан зургийг гэж хичээсэн. Тэгээд тийм адилхан болоогүй. Энэ бол миний одоо ээжийнхээ ачиг хариулж байгаагийн нэг өчүүхэн хэлбэр. Тэгээд бүгдээрээ бид нар чадах бүрээ өөрснийхөө чадлын хэмжээнд ээжийнхээ сайхан дүр төрхийг дотроо бүтээж өөрснийхөө амьдралыг сайн сайхан болгоосай гэж би та бүхэнд хүсье.